Эх орон сурагч хөтөлбөр хэрэгжиж байна. За Монгол хүний мөн чанар, үндэснийхээ өв соёл, уламжлал, зан заншилтай танилцуулах, за эх оронч хүмүүжлийг олгох зорилгоор хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж байна. За энэ хүрээнд нийслэлийн ерхий боловсролын сургуулиудын 9-өөс 10 дугаар ангийн сурагчдын дунд эх оронч сурагч хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж тус хөтөлбөрт 7 дүргийн 46 сурагч хамрагдаад байна. Сурагчид 7 хоногийн турш хөдөлмөр цусланд байрлаж байна. За олон төрлийн сургалт сонирхолтой тоглоомудаар дамжуулан эх оронч үзэл, үндэсний бахархал, нүүдэлчин ёс заншил, түүхийн талаар мэдлэгээ нэмэгдүүлж байгаамаа. За хөтөлбөрийн 3 дахь өдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Баяр, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Отгон Сүрэн Аян Баяр нар сургалт хөтөлбөртөө танилцаж нэг өдрийг сурагчтай хамт өнгөрүүлжээ.